Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш наран санаж явна. Салаагархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаагаад алдрайхан насаа үлдээлэ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хаагаад сурагч насаа үлдээлэ баяртай. Сургууль дээр 20 жилийн дараа ирэх ямар байна? Сэтгэлээс аваалтаж ягнэ. За баярлалаа гоё хүүхэд насны дурсамж бас зэрэгээд нөгөө зогсдог байсан болон дохоо харагдаад бас их сонирн байна. Гой санагдаж байна. Нийт төгсөлтөй баяр хүргэе. За тэгээд нийт төгсөгчдөө одоо 2006 оны бүх ангийн найзуудаа 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Сэтгэл айгүй бас их догдолт юм байна. Одоо бас нөгөө буцаа хүүхэд насндаа очдөг юм байна ерөөс энэ чинь ерөөсөө. Тэгээ яг л ерөөс нөгөө нэг та хэдийг одоо ингээ харж байгаа ерөөс бүгдээрээ л ерөөс нөгөө багийнхан төрхөөр харагддаг юм байна ерөөсөө. 20 жилийн дараа эргээд хичээл суух чинь ямар байна? Нөгөө гоё байна. Ингээ анги хамтлагаар цуглараад хүүхэд насаа дурсаад ингээ бүгдээр цугсанд баяртай байна. Ингээд нийт төгсөгчдөө ингээ баярын мэнд хүргье. За баярлалаа. За сургууль дээр 20 жилийн дараа ирэх ямар байна? Сэтгэлдээ идэж ягнэ. Нийт төгсөгчдийн Өнгөрсөн жил саксид тэмцээнээр ирсэн шүү дээ. Яг 19 жилд өмнө нь юуроос ирээгүй байсан. Тэгээд сэтгэл амар хөдлөсөн. дурсамж хорооцох Яг тэрнтэй адилхан байдгаар ойрхон ойрхон баймаар юм байна л гэж бодогдчихээн. Тэгээ яалчгүй бид нар нөө ажил амьдрал хүүхэдтэй ингэж явсаар хагаад яг эд насн дээрээ явж ий. Тэр дундуураа нэг өдөрсөндөө ингэж хав зах үнэхээр гоё байна. Тэгээд үнэхээр 20 жилийн дараах бид нар сая автобус нар ярьж байсан. Өнөөдөр бүгдээрээ 18 таа шүү гэ. хашааны гаднаагаа төгсөгчдөө сургуулийнхаа өмнө Та бүхэндээ нар бороо сүлэлтсэн нарлаг сайхан зуны өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр. Энэ өдөр бид хамтдаа бахархал болсон сургуулийнхаа өмнө баяр хөөр аз жаргалаар дүүрэн ангийнхаа найзуудын хамтаар дурсамж 20 буюу төрлөх сургуулаа төгссөний 20 жилийн он баярын уулзалтаа яг энэ цаг мөчид албан ёсоор эхлүүлж байна. Нийт төгсөгчдөө 20 жилийн он баярын мэндийг хүргэе. Асан туршдаа мартамгүй
гинэн цайлган үерхэл минь насаараа нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ за цанахтаа санчихтаа гамбагийн андууд минь урсах цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл бай минхэн орчлон мартимгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ хамтдаа дуулъя явдаг юм шүү би танрыгаа таасэн үенгд чилүү атхан дорсаж хантан өнгөрөх энхэн насны эндэн холбоо ойшоо хатад оцаашаа баярын дөргий Гамбагийн андууд минь ойлрох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл нэргээд хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ ангийнхан байна уу хамтдаа дуулъя хатуу сэтгэл зүрхэнд нүргэж хайрлаж явдаг юм шүү би танрыгаа хамтдаа өнгөрсөн үеинд чилүү алтхан дорсаж хамтдаа өнгөрөх энхэн насны эндэн холбоо дахин нэг хамтдаа дуулъя хайрлаж явдаг юм шүү би танрыгаа хамтдаа өнгөрсөн үеинд чилүү алтхан дорсаж хамтдаа өнгөрөх энхэн насны эндэн холбоо дуулжсэн анхны хараа дуулжсэн цааш Одоо бүгдээрээ хамтдаа 20 жилийн биш 30 жилийн өмнөх дурсамж мэдрэмжээ хамтдаа мэдэрцгээе. Учир нь бид бүхний дурсамж хичээл эхлэхэд бэлэн болж хонх дуурчээ. За ангид орцоогоор өглөөдөө. За нэг агийнх ангидаа морилоо. Я нэг агийнх дүүгээрээ суудаг. Эко хөөс суудаг. За судалтаа сууцгаач. За өнөөдөр 1996 оны 9-р сарын 1. За манай анги бол 1-ийн А бүлэг. За би танай ангийн багш, миний нэр Их Төвшин. За эндээс ихтэй танилцчихъя. Нэрээ хэлээрэй минийх үү?
зүүн гараа доороо, баруун гараа дээрээ тавиад ингээд цэг суун. За хөлөө доош нь ихцхэн угын шалан дараа бүтэн тавьбал сайн. За яагаад гэвэл энэ зөв суух бол яагаад хэрэгтэй вэ гэхээр том болохоор та нарын одоо нуруу гоё тэгшхэн байх хэвээр. За тэгээ багш нь одоо завсарлагаанаар хичээлийн одоо бусд үеэр жижигхэн тоглоом тоглуулнаа. За багш нь энд нэг зураг өлгсөн байгаа. Зурагнууд өлгсөн байгаа. За энэ юуны зураг байна вэ? За даш дондоо. Алимны мод. За алимны мод байна гэж. Шар, арслан, алим гэхэд бүгдэнд нь ижил нэг аваа сонсогдож байгаа. Нэг аваа. За багш нь уярцлаад хэлье. Лим. Эхэнд нь ямар аваа сонсогдож байна? За бүгдээрээ даа тэр сая сонсогдсон аваагаа дагаад хэлдэ. За лим гэхэд эхэнд сонсогдож байгаа аваа. За тэгвэл шар гэж хэлэхэд нөгөө саяын сонсогдсон аваа маань байна уу? Шар. За хаана ногоог нь хэлье да. За тавгч. Дунд нь байна гэж чинь. За арслан гэхэд арслан. Аваа сонсогдож байна уу? Сонсогдож байна. Хол шугамн дээрээс дэгээ эхлэлтэй дашуу шулуун зурлага. За цэгэнд хүрээд орхицтой дашуу шулуун зурлага. За дунд нь юм хөндлөн зураастай. За хоорондын зан чигчээ хурууны зайтай бичнэ. За дэгээ эхлэлтэй дашуу шулуун зурлага. За орхицтой дашуу шулуун зурлага, хөндлөн зурлага. Хос шугамны дороос одоо нар буруу эргүүлээд ийм 100 зурлага байна. За тэгээд дээшээгээ орхицтой богино шулуун зурлага. Дэгээ эхлэлтэй шулуун зурлага. За дашуу орхицтой дашуу шулуун зурлага гэдэг дагаа зурнаа. За дараа нь жижиг ан. За хагас 100 дугуй зурлага, орхицтой богино шулуун зурлага. За самбарт бичиж байгаа ингээд дагаад бичсэн үү? Болох нь уу? За. Чи дуусчаад гараа өргөн. Хойд ингээд бичсэн. Тулга ариун анаар ирлээ. Манай ингээд хуваалдагдсан. Тэгээ сая уцаар ярьсан. Би одоо ирчих. За бичсэн үү? Бичсэн хөлт гараа өргөе. Багш нь дүгнэнэ. За Ганбаяр. За энэ чигчээ орооны зай. За их гоё ütсэн байна. За маш гоё ütсэн байна. За хамгийн гоё үчигтэй хүн чинь тийм байсан да. За гоё ütсэн байна. За борхоо. За бүгдээрээ нэг жижигхэн тоглоом тоглоно. Хэрэ. Алдсан суун шүү. Хэрэ. За ингэсэн хүмүүс суун шүү. Бүгд ингэсэн хүмүүс бүгд суун шүү. За хэрэм. За их сайн байна. Сууцгаач. Баярлалаа. За ингэж энэ тоглоомыг байнга тоглоно. За энэ тоглоомыг байнга тоглоно. Энэ дурсамж гэсэн хэсэгт одоо хамгийн тод санагдаж байгаа өөрийнх нь тухай. Доор нь 2 гэж байгаа ангийнхныхаа тухай. Ч юм уу багшийн тухай ч юм уу. За яг тэгвэл одоо энэ дурсамж хичээлийн 2 дугаар хэсгээр орж штэ. За 2 дугаар хэсгээр орж байгаа гэж ойлгоорой. За тэгээд магадгүй энэ сургуульд анх ирж байгаа. Ингээд энэ А бүлэгт анх ирж байгаа тий тэр дурсамжаасаа бичнэ штэ. Тийм тэгээд 6 дугаар ангид 7 дугаар ангид 8 9 10 12 аль тэр бол аль ч үеийн дурсамж байж болно. Сурагч насны дурсамжаасаа бичнэ шүү. За $1997 оны 9 сарын 1-нд
Сургууль дээрээ цүнхээ орхиод гэртээ очиж байсан. 1996 оны 9 сарын 1-ний өдөр анх сургуулийн гадна ирчээд аав надад нэг тоглоом буу бэлгэлж ирсэн. Тэгээд тэр бууга авч орно гэж жаад авч ороод хичээл дээр суудчих багш орж ирээд миний хөө надад тоглоом бууга хураа гэсэн. Тэгвэл нь хураалахгүй гэсэн чи багш наа заяа. Би таныг аавдаа хэлэндээ гээд орон аав намаа авахаар ирээд тэгээд аавдаа өөртөө хамтдаа хоёроо зогсож байгаа багш цаг инүүлж ирсэн. Тэгээд тэрнээс тэр амар том дурсамж гэдэг одоо манай аав гэж ярьтий. 1998 онд би 3 дахь анги 3А ингээд суралцдаг байхдаа их төгшин багшийн өгөнд ордгоо гэрийн даалгавар хийдэггүй галуун цаваагаар мөн чих явуулсан да багшаа. Тэр чи их зөрчижсэн юм байлээ шүү. Баярлалаа. 2004 оны 9 сарын 1-нд 8G бүлгээс 9 охин 10А хуваарлагдаад анги төрүүлж ороод чи ор би ор гэж түлхээд эднэр бүгдээр намайг төрүүлээд тэгэхэд ангид оруулсан. Тухайн үед айгүй сандарч ийсэн. Гэтэ ангийнхан маань биднийг маш гоё хүлээж авч авсанд одоо тухайд айгүй баярлдаг. Тэгээ ангийнхандаа одоо баярлаа гэж хэлье. Тэр үед нь хэлээ. Баярлалаа. Баярлуулж чадсан байна. Би хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байлаа. Багшигаа ажлаа тараад ирэхэд нь хаяада хүү уугнаатай нь гэртэн тоглож байдаг байлаа. Дурсамж хичээлийнхээ дэвтрийг 30 жилийн уулзалтанд эрэхтэй аваад ирээрээ балтайгаа хамт. Тэгээ 30 жилийн уулзалт даалгавар өгч шүү дээ. 30 жилийн уулзалтаар бал дурсамж хичээлийнхээ дэвтэр хоёрыг авчираа багш нь хуудас нэмж өгөөд дараагийн хичээлийг заана. За тэгээд дурсамж хичээлдээ ирж оролцож, хүрэлцэн ирж, уулзалтаа, ангийнхныгаа, сургуулаа, бусдыгаа хүндэлж, ойн арга хэмжээ, ойн одоо дурсамж хичээлдээ хүрэлцэн ирсэн шавнартаа одоо сайн бүхний хүсээ өрөөё. За тэгээд сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн энэ өдрийг үлзийтэй сайн өдөр гэж өргөө сайхан сургуульдаа хүрэлцэн ирсэн шавнартаа өргөө гэрээрээ тоглог, өмсөж эдлэхээрээ баялаг, өгөөмөр сайхан сэтгэлтэй өн мөнхөд жаргаж явахын үлзийтэй өрөөлийг төвшүүлье. Модон ширээнд тохой нийлүүлэн хавар ийг үдсэн болохоор мөрөөдөл дүр нөхөрлөж намрыг угтсан болохоор мөнхөд дурсах сурагч насны нөхөрлөл дурсгалын дэвтэрт минь өнөөдөр эргэн учрахын ерөөлт болзоо тэмдэглэгдсэн учраас ухаан балчир насны эрвэхэ шиг гутлын мөр танхим дүүрэн тамхтай төрлөх сургуульдаа бид эргэн учрлаа. Оюн хинцхэн дуугаараа ижилтэн инээж хөгжилдсөн сурагч насаан нэхэн дурслаа. Хүслийн жимээр мөрөөдлийнхөө зүг хүрэхээр бид таран одсон ч халуун зүрхэнд нандин дурсамжууд хонхны дуутай мөнхөрсөн болохоор намтар дотроо нарыг мандуулсаар найзууд бид эргэн золгож байна. Аавууд ээжүүд болсон гэвч алагхан багын төрхөн хിവэрэ 10 жилийн нөхөрлөл минь 20 жилээр батжлаа. Дурсгалын дэвтрээ эргэн сөхцгөөе, зургийн цомгоо дэлгэм шээцгээе. Тийм ээ. Дэвтэр минь ав адилхан 42 дугаар сургууль гэсэн хаягтай. Дахин уулзах энхэн мөч догтлол дүүрэн хүлээлттэй. Улс орондоо үнэнчээр хөдөлмөрлөн зүтгэж ухаан амьдралаа зөвхөн шавнартаан зориулсан ачит багш нартаан ёслоё. Багнаас нандин дурсамжиндаа эргэн аялахаар баярын ширээгээ тойрон суусан найзуудаа хамтдаа бүтээх бас нэгэн баярт өдрийн мэндийг дэвшүүлье. Тийм ээ. Бид насан туршдаа нэгэн хаягтай нэг ангийн хаан. Эшшөөсөн нэглэгдэн энэ танхимыг тэтгэл тоглолт хэсэг ядан хүлээсэн 2006 оны төгсөгчдийн дуу хоолойг сонсъё. Сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ оройн амар амгалан айлтган мэдчлээ.
нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийг 2006 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн уулзалт дурсамж 20 хүлээн авалтаар энэ цаг мөчид үргэлжилж байна. Бүгдээрээ хамтдаа 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг амьдралынхаа хамгийн тод өнгөтэй дурсамж болгон хадгалж үлдээхэд бэлэн үү? Тэгвэл бүгдээрээ хамтдаа эхлүүлцгээе. Энэхүү 42 дугаар сургуулийг 2006 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн баярын уулзалт өглөөнөөс ахуулаад өнөөдрийн яг энэ цаг мөчийг хүртэл дурсамж дүүрэн сэтгэл догдол баяр хөөр дүүрэн үргэлжилж байна. Дурсамж хичээлээ хийчихсэн хүмүүсийн нүүр нь гэрэлтээд энэ гэрэлнүүдээс тод харагдаж байна та бүхэн байна. Үнэхээр гоё харагдаж байна. Мөрөөдлөө биелүүлж чадсан гэдэгт итгэж байна. Ингээ бүгдээрээ хамтдаа үчийнхээ баярын цэнгүүнийг эхлүүлцгээе. Би яг энэ цаг мөчид 20 жилийн ойн уулзалтынхаа хүлээн авалтыг сэтгэл доглон хүлээж яг энэ цаг мөчид бие биенээсээ ирч хүчийг, бие биенээсээ эерэг энергийг, бие биенээсээ аз жаргалыг мэдрэн суугаа эрхэм ангийнхаа хамт олнуудад мэдлэгээ дэвшүүлэх хэмээн би микрофоны өмнө тайзнаа 10-ын А болон БВГ Д ангийн дарга нар болон төлөөллүүдийг нь тайзнаа хүндэтгэн урьж байна. Арвин А ангийн төлөөлөл лавга таныг 10-ын Б ангийн дарга Ган Туяа, 10-ын Б ангийн дарга Нямбаяр, 10-ын Г ангийн дарга Солонгоо болон 10-ын Д ангийн дарга Сувд Эрдэнэ нарыг тайзнаа хүндэтгэн урьж байна. Мөн өнөөдрийн 20 жилийн ойн уулзалтыг зохион байгуулж байгаа зохион байгуулах комиссийн төлөөллүүдийг мөн тайзнаа урьж байна. Энэ өдөр нэгэн хүсэл зоригтой, нэгэн хүсэл тэмүүлэлтэй эрхэм дотны хүмүүстэй дурсамж дүүрэн энэ өдрийг бэлэглэж энэ гайхамшигтай цаг мөчийг бие биендээ түгээж байгаа зохион байгуулах комиссийнхаа бүгдээрээ дахин хамгийн чангараалаа таашия. Ингээд ангийн төлөөлөл болон ангийн дарга нарын мэдчилгээг энэ тахинд суугаа хүмүүнийг болгон сэтгэл доглон хүлээж байгаа. Тийм учраас микрофоныг олон зүйл нуршилгүйгээр 10-ын А ангийн төлөөлөл хавга танд шилжүүлье. За баярлалаа. Сайн байна уу эрхэм багш нараа. Сайн байна уу миний хамт олон минь. Найз нөхөд минь. За бид нар ихэд нэг нь 20 жилиг 96 оноос 2006 оны хооронд 20 жилиг хамт туулж өнгөрүүлжээ. 20 жилийн өмнө миний найзууд амьдралынхаа мөр мөрийг хөөгөөд олон сайхан олж амьд дурсамжийг бүтээсэн байх гэж найдаж байна. Харж байна найз нь. Гэхдээ гэвчиг бидний 20 жилийн одоо хамт өнгөрүүлсэн дурсамжийг өнөөдөр ингээд бөөндөө цуглаад бөөндөө сайхан тэмдэглэж байгаад найз нь маш их баривттай байна. Тэгээд найзуудаа, эрхэм багш нартаа, эрхэм багш нарынхаа сургаалаар бид нар чинь шавнар чинь сайн яваа юм шүү гэдгээ энэ өдөр харуулах гэж энд цугласан гэж ойлгож байгаа. Мөн өнөөдөр бид нар найзууд нь мөн сайн яваа шүү, ийм байгаа шүү, ийм өөрчлөлт амжилттай байгаа шүү гэдгээ мөн ярилцах гэж найз нөхдөөрөө цугласан байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр миний найзууд, миний багш нар энэ өдрийг өнөөдөр дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Үргэлжлүүлэн 10-ын Б ангийн төлөөлөл ангийн дарга. Сайн байцгаана уу найзууд, эрхэм багш нар, ангийн андуудаа. Энэ өдөр ингээд 2006 оноос хойш 20 жилийн дараа ингээд өнөр ахид цугларлаа. Энэ өдөр 20 жилийн дараа нэг л өдөр одоо ингээд тохиож байна. Айгуу гоё байна. Найз нарыг арах гоё байна. Бид нар бүгдөө хүл нэмсэн, олуулаа болсон гоё байна. Та нартайгаа уулзах надаалаа сэтгэл айгуу амар өндөр байна. Тэгээд ийм ингээд нэр амар сэтгэл хөөрөөд байна. Тэгээд ингээд биднийг ийм гоё залуучууд, бүсгүйчүүд болгож хүмүүжүүлсэн ангийнхаа багш нартаа баярлалаа хэлмээр байна. Та нарын минь хүч хөдөлмөр биднийг ийм одоо юу гэж хэлэх юм бэ? Гоё сайхан хөдөлмөр залуучд болоход та хэдийн хөдөлмөр хамгийн их байсан шүү гэж хэлмээр байна. Одоо ингээд өнөөдөр 20 жилээ тэмдэглэж байна. Дараа нь одоо ингээд 25 30 жилээ тэмдэглэн энээс олон уулаа тий.
уулзч бүр гоё олуулаа уулзах байхаа гэж би бодож байна. За баярлалаа. Байна. За. Энд хуран цугларсан анд нөхдөд болон үе тэнгийн тохооны илүүлэн суусан найзуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Эрхэм хүндлэн, хайрлан багш нартаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг ийм олуулаа цуглуулж энэ зохион байгуулалтын арын албыг хаасан бүх энэ сайхан санаа нэгдээд, ив нэгдээ тий энэ хүч хөдөлмөрийг гаргасан зохион байгуулалтын албаныхандаа бас баярыг хүргье. Энэ үдэш бол та нарын үдэш юм аа. Та нар зориулсан юм аа. Энэ үдэш та нар маань өөрснийгөө сурагч насныхаа гигэн дурсамжаар хөглөгдөөд инээд хөр баярлалаараа. Бүгдээрээ хамтдаа тэр үеэ иргэн санах нэгэн үдэш байгаасаа гэсэндээ бид нар хичээсэн юм шүү. Бүгдээрэнд нь энэ 20 жилийн ойн баяр шигэ 30 жил, 40 жил, 50 жил ингэж хамтдаа уулзахыг өрөөл дэвшүүлье. Та нартаа бүгдээрэнд нь 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. Нэг. За бүгдд нь орой минь хүргье. Тэгээд 20 жилийн дараа эргээд уулзсан, найз нарыгаа харсан, багшигаа харсан, сургууль дээрээ очисон. Тэгээд сэтгэл санаа ер нь сүүлийн 1 сар маш гоё байгаа. Тэгээд 20 жилийн хугацаанд ерөөсөө энэ бүхнийг мартсан байсан байна гэдгээ сүүлийн 1 сарын дотор мэдрээд ойлгоод тэгээд ямар тэр нэг хүүхэд насны дурсамж гэдэг юм чинь нэрээ хаана үлдсэн бэ гэж бодтол тийм 1 сарыг өнгөрөөлөө. Тэгээд танилтаа бол таны талын чинээ гэж ярьдаг. Бид нар ийм олуулаа. 5-аас 7 бүлэг ингээд төгссөн 8 10 дугаар анги. Тэгсэн чинь ингээд бүгдээрээ амжилттай явж байгаа, бүгдээрээ өөр ажил мэргэжил эрхэлж байгаа. Тэгээ биенийхээ хаана юу хийж байгаа, хаана ямар явааг мэддэггүй байсан юм байна. Тэгээ нөгөө амраагийн дуучин бас сургууль дээр өнгөрсөн 20 жил өөрсдөө цуглачаад тэрнээс хойш бүгдээрээ ингээд зүрхний андууд буцаад болцгоосон, бүгдээрээ бие биенийхээ амьдралыг дэмнээд ингээд нөхөрлөө сэргээгээд явж байгаа гэдэг үгийг сонсоод нэрээ тийм байгаасай гэж бас хүсэж байгаа шүү. Тэгэхээр бөөнөрөө энэ цаг мөчөөс хойш 30 жилээ, 40 жилээ ёстой нөгөө өвдөг тохооныхоо тосыг өвчин намдах тосыг ярьтлаа хамт сайхан нөхөрлөе, бие биенээ дэмнээ гэж хүсэж байна. Тэгээд арын албанд ажилласан манай залуучууд сарын хугацаанд бас баггүй ажлыг амжууллаа. Тэгээ энэ олон хүүхдүүдийг цуглуулна гэдэг чинь бас амаргүй ажил байд юм бэ шүү. Тэгээд залуучуудаа маш их баярлалаа. Та хэд маань зөндөө хичээсэн. Тэгээд чирийн чи да энийн би да гэд. Тэгээд өнөөдөр бас хүүхдүүдийн сэтгэлийг ингээд сонсож байхад ёо ямар гоё зохион байгуулж байна та хэд ёо амар их ажил амжуулжээ гэдээ бас магтж байгаа үгийг сонсоод баярсан шүү. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс хэрвэн эрдэмийн шимийг хүртэсэн 10 жилийг ардаа орхилоо хэрвэн эрдэмийн шимийг хүртэсэн ачид багш нараа санаж явна. Салахархан эцэгэн дээрчин нууцэн цэцээ ахаад ургахгүй санаа сэтгэл догтлон цэнгэнэ хонхон дуугаа дандаа сон
чинаасан үлдээлийн баяртай гинхэн насны хаан өдлөө би ухаан урдхан юм шиг санагдаж байсан гэрээлийн хурдаар өнгөрсөн жилүүдээ гинхэн насна та бид мартахгүй эрдэмийг сураад уцтаа гэлээ аюулхан зэлжинэ дүүрэн баяртай эргээд ангидаа сохвигээр ахлаган өдрөндөө содан нүдмэстэй Сонлогийн араа улаан толчин дээрээсээ зурцэн жазан мохоо сургуулийн босоо алгасан зурдын шиг өнгөрсөн 10 жилийн араа зурч чандаа илгээд харами чиглэлцээ 10 жил үерсэн айхан дурсан жам өнхөж амьд зэс салахгүй амнаа зүг болсон 10 жил үерсэн айхан дурсан жам өнхөж амьд зэс салахгүй амнаа зүг болсон бихэн цэгэрсэн хорооны миньхээ Өсөлийн дэвтэртэйгээ хоцорлоо Тохон сэмэрсэн дүрэнд хувцас минь Томихоо хүртэйгээ аргагүй дүлдлээ Сүлжин усан чигчээлийн дараа ангара жахан хүнсийч Сүдэр хавын өдрөөр Айсхан дундаа бид нулмястай ангийн хөгүүд минь тузыг минь талаад ангийн багш минь дахиад зэмлээж ангийн октод минь ахин инэмсэлээж Аудах хавтаа хайртай ангийн хөгүүд минь тузыг минь талаад ангийн багш минь дахиад зэмлээж
өрөөдөн мөсөн шинийхэр байсан сэтгэлийн гол хахан мөнчээ анхны хайрны зүрхий дошоо нүдэн досон үнэн шарэ шарай оя энэ гоё мэдчилгээг санаачилсан 10-ийн Д ангийн дараа сод эрдний сэтгэлийг яг энэ цаг үеийн сонсож бүгд хамтдаа баярын цэгмээ үргэлжлүүлцгээе. Хүндэтгэн ирсэнд талархал илэрхийлье. Та бүхэн миний сайхан өдрөө хизээч мартахааргүйгээр гоё түүх болгон дурсгал болгон үлдээгээрээ. Тэгээд өнөөдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлээрэ. Баярлалаа. Өнөөдөр бид бүхнийг сургуулийн босгоор алхуулж, сургуулийн хаалгыг татуулж, үсэг заасан ардын ачит багш нарынхаа үгийг сонсохгүй байхын аргагүй. Тэм учраас би 5 ангийнхаа багш нарыг яг одоо тайзнаа бас хүндэтгэн урьж байна. Ачит багш минь танийгаа өнөөдөр бас яхин аргагүй догтлол баяр хөөрөөр дүүрэн энэ тахин сууж байгаа хүн нэг бүрийг эх орныхоо хөгжил цэцгэл бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан салбарын шилдэг ийм хүмүүс болгосон ачит багш нар бол та бүхнийг хараад баяр хөөр догтлол басгүй бахархал дүүрэн байгаа хаа гэж бодож байна. Тэр ч утгаараа эдгээр эрхэм хүмүүсийнхээ энэ цаг мөчид мэдэрч байгаа мэдрэмж сэтгэл догтлол баяр хөөрийн мэдчилгээг нь та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Энд туран цугласан 2006 оныхоо бүх төгсөгч шав нартаа өнөөдрийн энэ сайхан өдрийн мэндийг хүргье. 20 жилгээд бодохоор маш урт хугацаа юм шиг мөртлөө өнгөрсөн цаг хугацааг эргээд дурсахаар маш хурдан болоод өнгөрчихсөн байж идэг. Тэгээ өнөөдөр та хэдтэй ингээд уулзаад харж байхад бүх хүүхдийн царай төрөх. За энэ ангид байсан, энэ ангид байсан ингээд бүгдийг нь таниад байгаа мөртлөө зарим нэг хүүхдүүдийнхээ багш нэрийг оноохгүй байгаад байгаа шүү. Уучлаарай. Тэгээ хэрвээ багш ингээд тэрээгээ дуудаж чадахгүй байгаа бол өөрөө гүйж ирээд би тэр байна багшаа гэдээ ирээд үнсүүлчээрээ. Тэгэхгүй болохоор багш нь ингээд таниад байгаа мөртлөө нэрийг хэн билээ гэдээ ингээд дунд нь хольж утгаа жоохон оноохгүй байгаад байгаа шүү. За тэгээ өнөөдөр ингээд цуглаад дурсамж уулзалтаа хийгээд 20 жилийнхаа
одоо хүүхэд насныхаа дурсамжийг сэргээгээд уулзж байгаа та бүхэндээ бүгдэнд нь баярын мэнд хүргээд санаа зовох юмгүй чөлөөтэй байгаад хүүхэд насныхаа дурсамжийг сайн сэргээгээрэй л гэж хэлье. За сайн байцгаана уу. Энэ орой хуран цугласан нийт шавь нартай болон эрхэм хүндэт багш нартай энэ 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За тэгээд би баг өөрөө л 20 жилийн ой тэмдэглэж байгаа юм шиг сэтгэл төрөөд байна. За тэгээд надад урилга илгээж гинтийн байдлаар урилга бүргүүлсэн. Тэгээд үнэхээр сэтгэл догдолсон. Зохион байгуулах комиссийнхандаа болон нийт шавь нартай маш их баярлаж талархснаа илэрхийлье. Ингээд би бас өөрөө саяхан 20 жил 30 жил тэмдэглэсэн. Өнөөдөр би өөрөө л ойн баяраа тэмдэглэж байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд ингээд хөөрхөн шавь нартай ирээдүйн амьдралд нь аз жаргал хиймэр бүх сайн сайхан бүхнийг хүсээд хамгийн гол нь эрүүл байвал бүхнийг авчирдаг гэдгийг одоо өдийн насны өндөрлгөөс гэдэг юм уу? Ер нь айгу хүн эрүүл байвал бүхнийг хийж чаддаг гэдгийг л багш нар айгу их ойлгосон. Ингээ та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Баярлалаа. Ингээд өөрсөнд бас баярлалаа. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу хүүхдүүдээ? За ингээд та бүхэндээ энэ оройн гал халуун мэндийг гэр бүлд нь өөр хүүхдүүдэд нь цаашдын ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Багш дөнгөж болоод 42 дугаар сургуульд ирэхэд та бүгд маань дунд ангийн сурагч нар болсон бяцхан шавнар байлаа. Өнөөдөр ингээд харахад бүгдээрээ ажилтай хөдөлмөртэй аав ээжүүд амьдрал ахуйгаа аваа явж байгаа ийм сайхан байдлыг чинь багш нар чинь хараад бүгдээрээ бахархаж байдгийг шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. За мөн одоо энд удирдажсэн даажсэн багш нарыг бас бид нар бас санан дуурсах ёстой. Ингээд мөр зэрэгсэж бас нэг сексэд ажиллаж исэн, гээг удирдажсэн цэсгэ багштай бас эмгэнэл илэрхийлж байна. За мөн бага ангийн манай бага ангид даажсэн багштай одоо гинтийн ажил явуулгаараа бас ирч чадаагүй. Ингээд бид нар бол маш олуулаа. Тэгээд энэ болгон дээр бүгдээрээ та бүгд яг үеэрээ 2006 оныхоо төгсөлтөөрөө бие бинийгээ хүндэтгэж, бие бинийгээ хайрлаж, бие биендээ тусалж цаашдаа үргэлж юм холбоотой нандин сайхан одоо үерхэлж нөхөрлөөрөө гэдгийг бас багшийн зүгээс хүсэж байна. Тэгээд та бүгдээ яг тэр сурагч яг балчир насны чинь яг тэр дүр төрхөөр одоо миний зүрх сэтгэл бүгдээрээ ингэж үлдсэн байгаа шүү. Тэр гинэн томоогүй байдлаараа өнөөдөр яг энэ 20 жил ажилласан энэ 20 жил одоо ингэж хөдөлмөрлсөн хүнийхээ төрхөөр биш. Тэр балчир насаараа байгаа шүү. Тэгээд энэ орой бүгдээрээ гал халуун цогтой өнгөрөөгөрөө гэдгийг хүсье. Бүгдэнд нас жаргал сайн сайхан бүхнийг хүсье ёроо. За бүгдэнд нь энэ оройн гал халуун мэндийг хүргье. За 30 жилийн өмнө 1-р ангид орж исэн хүүхдүүд маань өнөөдөр сургууль төгссөнийхөө 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм баярт өдөр болж байна. За тэгээд энд хуран цугласан нийт 1996-аас 2006 оны нийт төгсөгчдөө аз жаргал эрүүлэнх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За та бүхэн маань багш нарынхаа зүрх сэтгэлд анх буусан дүр төрхөөрөө өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. За тэгээд одоо бас биднийг үйл ажиллагаанд урьж оролцуулсан нийт шавь нартаа маш төгсөгч нартаа маш их баярлалаа. За комиссийнханд бас маш их баярлалаа. Тэгээд үнэхээр одоо Бямба Лэрцэг багшийн хэлсэнчлэн зарим нэг хүүхдийг нэр өгч оноож танихгүй байгаа. Тэгээд уучлаарай. Тэгээд тэр байна гэвэл сайн таньнаа. Ягаад гэвэл бид нар бага ангиас айгүй олон удаа аас дуралдаан тэмцээн зохион байгуулдаг. Уул нь бол манайх бол үеэрээ уулзахад нэг тийм хүндрэлтэй биш гэж боддоо шүү дээ. Би тухайн одоо үеийнхээ нөгөө төгсөлтүүдийг бодоход байнга ингээд нийлж юм аяадаг 7 багш 8 багштай 8 бүлэгтэй эхэлж байсан тийм ээ. Тэгээд ингээд эхлээд дараа нь 7 багштай ингээд
6 болтлоо явахдаа дандаа нийлж ингэж юм хийдэг. Бүр тэр үеийн үе үеэр нь ангиас 5 10 хүүхдүүд ингээ хооронд нь одоо ингээд тухайн цаг үеийн тийм байсан байна. За орчин үед бол мэдээж болохгүй л дээ. Уралдуулдаг. Тэгээ тийм одоо зураг ганц нэг зураг хөргөл надад үлдсэн байна лээ. Тэгээд та нартай одоо маш их баярлалаа. Тэгээд 42 дугаар сургуулийн миний 2 дахь үеийн шавнар байгаа юм. Тэгээд одоо ч бид 42 дугаар сургуульд ажиллаж байгаа. Тэгээд 42 гэдэг энэ овогтойгоор одоо эхэлсэн. Тэгээд одоо энэ овогтойгоо явж байна да. Тэгэхээр та нар маань ч гэсэн 42 дугаар сургуулийн төгсөгч 42-оор насан туршдаа өвлж байгаа ийм хүмүүс байгаа. Тэгээд 42 гэдэг энэ сайхан тоог, энэ сайхан сургуулийн одоо ингээ босгоор алхсандаа маш их баярлж байна. Тэгээд та нартай ч гэсэн бас адилхан сэтгэлтэй байгаа гэдгийг бол ойлголоо. Сая мэнчилгээнээс харахад л харагдаж байна тийм ээ. Бид нарын энд цуглаад байгаа ч гэсэн харагдаж байна. Тэгээд та бүхэндээ дахин баярлалаа. За тэгээд гомдоож исэн бол бас уучлаарай. За сайн байцгаана уу? Энэ орой мэндийг бүгдээр нь хүргэе. Тэгээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. За ардын сургуулийн одоо алтан босхыг ороод 30 жил болж байгаа юм байна. 10 дугаар ангиан төгсөөд одоо ажил амьдралынхаа гараа гэхэлсний 20 жилийн баяр болж байгаа юм байна. Тэгээ та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ үнэхээр зохион байгуулалт сайтай, хүний сэтгэлд нийцсэн өстой их гоё болж байна. Тэгээд зохион байгуулах комиссуудаа бас баярын мэнд хүргэе. Хамт ажиллаж исэн багш нартаа баярын мэнд хүргэе. За багш нь бол 42 дугаар сургуульд 6 жил ажилласан. Өмнө нь нэг анги 4 дугаар анги төгсгөөд дараа нь энэ нэгийн бие ангиг аваад 1 2 дугаар ангид нь заагаад ингээ 2 3 дугаар ангид нь багш нь шилжээд явсан байгаа. 42 дугаар сургууль бол миний амьдралын 6 жил бол хамгийн гоё үе гэж би өөрөө боддог. Хамгийн залуу насндаа ажилласан. Тэгээд та бүхэндээ эрүүлийн сайн сайхан аж аргал бүхнийг хүсье өрөөе. Тэгээд эв найрамдалтай сайхан дурсамж бүтээж хүнд бол хамгийн гоё зүйл бол энэ дурсамж байдаг. Тэгээд энэ дурсамжаа бүгдээрээ ингээд энэ өдөр бүтээж агаад маш их баяртай байна. Тэгээд багшаага урьсанд маш их баярлалаа. За. Мөн өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа эдгээр шавнарынхаа урилгыг хүлээн авч өргөдөн ирсэн хүндэт багш нартаа бас баярлснаа бүгдээрээ илэрхийлцгээе. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд амьдралын далайд хүл тавихад нь 1996 онд сургуулийнхаа хаалгыг нээгээд орж байхад нь А усгээс ахуулаад амьдралын бүхий л туршлага арга барилыг зааж өгсөн та бүхнийхээ буйнаар өнөөдөр энэ танхимд суугаа эдгээр шавнарт нь үдий зэрэгтэй явж байдаг учраас бүгдээр хамтдаа 10 секундын туршид тасралтгүйгээр алга ташиж ачид багш нартай хүндэтгэл үзүүлцгээе. Баярлалаа та бүхэндээ. Харин одоо эрхэм ачид багш нартаа хүндэтгэл үзүүлж байгаа энэ торгон агшин дор зохион байгуулах комиссийнхныг бас урьж байна. Бид бүхний урилгыг хүлээн авч өнөөдөр цаг заваа зарцуулан хайртай шавнартайгаа хамтдаа нэгэн үдшийг ийм гайхамшигтай уур амьсгалыг бүрдүүлэн үргэлжлүүлж байгаа ачид багш нартаа шавнарынхын зүгээс хүндэтгэл үзүүлэх гэсэн юм аа. Яхан аргагүй 20 жилийн ан баяраа тэмдэглэж байгаа эрхэм хүндтэй сурагчид, эрхэмсэг ноёд таадагтай та бүхний 20 жилийн баярын хүлээн авалтын сэтгэл доглуулсан торгон агшин, оргил агшин бол яг энэ цаг мөчид тайзнаа болж байна. Бүгдээрээ хамтдаа ачид багш нартаа дахин хүндэтгэл үзүүлье. Сургуулийн босхийг анхлан орсон цагаас эхлэн А усгээс ахуулаад амьдралын бүхий л зүйлд сургаж, зааж, зөвлөж, уурлахтаа уурлаж, уйраахтаа уйрааж,
Үдий зэрэгтэй ийм эх орныхоо баялаг болсон их сургуулийнхаа бахархал болсон сурагчдыг төрөн гаруулхад ачид багш нарын маань нүр их хүч хөдөлмөр хөлс зүтгэлийн үр дүнд өнөөдөр бид хамтдаа ийм эрхэм хүмүүс болжээ. Өдөр хамтдаа ачид багш нартаа дахин талархснаа илэрхийлье. Баярлалаа та бүхэндээ. Бид бүхнийхээ урилгыг хүлээн авч шавнартайгаа хамтдаа дурсамж дүүрэн үчиг өнгөрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Хүндэтгэлийн суудалдан та бүхнийг урьж байна. Энэ эрхэм хүмүүст зүрх сэтгэлийн игшиглүүлж өгөөч хэмээн зүрх сэтгэлд нь ирч хүчийг мэдрүүлж өгөөч хэмээн би дуучин Накиг та бүхний өмнө өндөдгөө урьж байна. Бүгдээ хамтдаа суудлаасаа босч хязгаарч мартагч амьдралынхаа гайхамшигтай дурсамжаа үргэлжлүүлцгээе. Дуучин Наки. Самацхано замын хүзүүрт хүндалдаг зүрийг би гэвч чанд нөхтөө хизээж буурхаараа урт замайлан тэдэд ханчуучин байж өдгөчин хичнэнэ охараа дотчгүйн нурын дунхаа найзын зэмдэл тэнэс харгави хайдуурчаа үсэд мөрөсивэ харусаа адам ногне шивиклэ амстабин тосаа интэйдэн биднийг учруулсаа Chamad bayramda bidurtam Yes хонтус бодолтонд чи миллионжи Алсы ходогцай бид хүснээ тулсан Ажиднин чи байхыг хасмин чамайг л хайсан Учи зүний үнийчни хүчиг чи бидээ Адэр бодоо шаги тодоо Ойник бодоо дурсан зимрээ Тэр хотоос ансотоос нааздан гирээ Өнөөдөр бид бүхний дундаас салбартаа амжилттай ажиллаж амьдарч төрлөх сургуулийнхаа анги хамт олонныхоо нэрийг өндрөөс өндөрт гаргаж яваа олон эрхмүүд байгаагаас онцлон хэдхэн нэгийг та бүхэндээ танилцуулан тэр хүмүүстэй бахархлыг түгээгээсэй гэж та бүхнээсээ хүсэж байгаа юм. 2006 онд 42 дугаар сургуулийг төгсөж байсан төгсөгч Баасан Жаргалыг бид бүхэн онцлон өнөөдрийн энэ үеийн бахархал болгон танилцуулж байна. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөж англи монгол хэлний багшийн мэргэжлийг эзэмшсэн өнөөдөр улс их орондоо олон хэлтэй устай боловсралтай олон шавийг бэлтэж байгаа Баасан Жаргалтай бүгдээрээ баяр хүргэн хамгийн чангаар алга хүчин цаашдын амьдралд нь аз жаргалыг хүсэн өрөөлцгөөе. Үргэлжлүүлэн та бүхнийхээ өмнө та бүхэнтэй хамтдаа төгсөж байсан Хишиг Жаргалыгаа танилцуулж байна. Хишиг Жаргал маань хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэл халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнэр одоо хүртэл ажиллан олон хүмүүсийн хөдөлмөрийн асуудлыг нь шийдэн бид бүхний бахархал болон ажиллаж амьдарч байгаа Хишиг Жаргалтай бүгдээрээ дахин алга тушин баяр хүргэе. Мөн бид бүхний бахархал болсон Отгон Жаргалыгаа энэ цаг мөчид алдаршуулж байна. Отгон Жаргал маань үндэсний сур харваа гэдэг Монгол түмний бахархал болсон 93 наадмын нэгэн чимэг болсон энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан спортын мастер болон улс аймаг сумдын олон тэмцээнүүдэд төрлөх сургуулийнхаа болон анги хамт олон та бүхнийхээ алдар нэрийг гарган яваа Отгон Жаргалтай бүгдээрээ хамгийн чангаар алга тушин баяр хүргэе. Мөн бид бүхний бахархал болсон Сэр одыгоо энэ цаг мөчид алдаршуулахыг хүссэн. Монгол улсын батлан хамгаалах хүчний салбартаа амжилттай ажиллаж анги хамт олонныхоо төрлөх сургуулийнхаа цаашдаа
улс их орныхоо нэрийг төв дэлхийд даяар алдаршуулж байгаа хүчний байгууллагын төлөөлөл болсон Сэроттой бүгд хамгийн жагаар алдаршин баяр хүргэе. Мөн энэ цаг мөчид 42 дугаар сургуулийг төгссөн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг спортын маш олон тэмцээн уралдаануудад 2006 онд төгссөн нийт төгсөгчдөө төлөөлөн амжилттай оролцож байгаа төгс бат ахлагчтай спортын багийн төлөөллүүдийг би одоо суудлаасаа босоосоо гэж хүсэж байна. Эдгээр эрхэм гүндтэй анги хамт олонны тань анд найз нөхөд төдийгөөс өдий хүртэлх төрлөх сургуулийнхаа зохион байгуулагдсан спортын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож 2024-өөс 2026 онуудад шилжин явах цом замун дээрээс нь шилдэг тоглогч гэх мэтээр олон тэмцээн уралдаануудад та бүхнийг тахалж байгаа хэрэг юм шүү. Төгс цаг тоглогчтой спортынхоо хамт олон талархсан илэрхийлье. Харин одоо бид бүхний дараагийн хүндэтгэл үзүүлэх хүн бол 10-ын Д ангийн сурагч мөнх төрж олноо NG Luck нэрээр алдаршиж байгаа мөнх төрж мөөгийнх маань өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү баярын хүлээн авалтын урлаг уран сайхныг хариуцж байгаа. Тийм учраас энэ тайзнаас дуулагдаж та бүхнийг дөргиож та бүхнийг эрч хүчээр цэнэглэх тэр бүх уран бүтээлчдийг өнөөдрийн анги хамт олонныхоо 20 жилийн ойн уулзалтанд урьсан за мөн аялал жуулчлалын салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан байгаа мөнх төрчтэй бүгдээрээ бахархлын алга тааштай зориулцгаая. Гэх мэтчлэгээр өнөөдөр энэ тахинд сууж байгаа баярлаж байгаа хүн болгон анги хамт олноо төрлөх сургуулаа цаашлаад улс их орныхоо хөгжил үнэтэй хувь нэмрээ оруулсан тийм эрхмүүд болж төгссөөс хойш 20 жилийг өнгөрөөж байгаа учраас бүгдээрээ бие биендээ дахин бахархлын алга тааштай зориулцгаая. Баярлалаа. Тоглол, баяр хөөр, бахархал дүүрэн бид бүхний баярын цэнгүүн үргэлжилсээр байна. Харин би одоо тайзнаа бас нэгэн хүндтэй эрхэм уран бүтээлчийг урах гэж байгаадаа баяртай байна. Жүжигчин дуучин Паска таныг тайзнаа хүндэтгэн мөрий. Хөнгөн чигнээ сургуулийн дуутай ижилдэн сонсогдоо Өрөөдөр хүслийн нэгэн харвал орчлонгийн цэхэр алсад зураасан Сурагч маань аруухан хавра солонгос шиг насны уйхан хавра Сутан бэстэй сургуулийн хавра Okudum hargizası Vahdi başta bayırda Bıçın biçin zurda Vahdi başta bayırda Bıçın biçin zurda Nerede şu yurdine? Tabii buydu. Hey, tabii de. Bayramı tutulgi. Enhin nasni tudogiyoha. Ortam yemişi sanırdıçmasa. Gerilim hurdar olursun ciludi. Enhin aslında tabi vardı Erimi surat Ayol hate içinde durum bayırda İriyede gider soğuk Önümde soğudum önümüzde Önümüzde soğan orğun Hatta benden girdimin tülhur atoç Ardın başta uçucuksun Açtın gibi
сургуульд байна ачи харуна атригнэвэд патрана омчиг хайцруулна зурзуг юррё ачи 시작 아트리긴드빗 омчиг хайцруулна зурзуг юррё Месидви, одам нервви, эхремед мэгчиндэ дэчояд. Моди, хойрса. Асли хайр чарга омба. Хонгор чамага хайр дэчояд. Хата, хойрса. Asli hayrin çargı olma Homur çamağa hayri çoya Homur çamağa hayri çoya Homur çamağa hayri çoya Эй! Төчөөд сургуулийн 2006 оны төгсөлтөнд ажирлаг үсэ! Бид бүхний анги хамт олонныхоо найз нөхдөөр, нэгэн үеийн төгсөлтийнхоо найз нөхдөөр бахархах багархлын цаг маань үргэлжилсээр байна. Энэ цаг мөчид би яахын аргагүй энэ нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортороо 2006 оныхныгоо төлөөлөн амжилт гаргасан бас нэгэн эрхэм хүнийг алдаршуулах гэсэн юм. Би та бүхний дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсье. 2006 онд 10-ын А ангийг төгссөн Даш Дондвиго бид яг энэ цаг мөчид багархан түүнд бахархлын алгад ажлаа зориулъя. 2004 онд спортын дэд мастер цолыг авсан цагаас хойш өнөөдрийн хүртэл хөнгөн атлетикийг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийнхөө хувь нэмрийг оруулж оролцсон тэмцээн уралдаан болгоноос медаль зулгаагаагүй цаг үе гэж түүнд байхгүй. Одоогоор түүний авсан медалийн тоо хэдийнэ 200 гарсан 2006 оны төгсөлтийнхний спортын томоохон төлөөлөл Даш Дондвитой бүгдээрээ дахин хамгийн жан гараалаг дашин бахархлагынхаа ажлыг түгээцгээе. Баяртай ирж амжаагүй гадны улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа эдгээр эрхмүүдийнхаа төлөөллүүдийн мэдчилгээг та бүхэндээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Баярлаж байгаа эрхэм ангийн андуудтай болон нэгэн үед төгссөн найз нартай зориулсан гадны улсаас ирүүлсэн мэдчилгээнд бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. Сайн байцгаана уу? 10 ангийн төгсөгч Ариун Гэрэл би Швед улсаас та нартайгаа мэдчилж байна. Сургуулаа төгснөөс хойш 20 жилийн ой баярын уулзалтаа зохион байгуулад хамтдаа нэгэн сайхан нандин дурсамж бүтээж сэтгэлийн үгсээ ярилцаж баярлсан, догдолсон, инээсэн, ичингэрсэн нэгэн сайхан үдэш болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Юун төрөнд амьдралын замд хөтлөн оруулсан ачит багш нартаа ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бид бүхний амжилт бүхэнд та нарын маань сургаал шингэж зэмлэл бүх нартаа дашуурхийн шав нарн амжилттай явцгааж байна. Эрхэм хүндэт багш нартаа эрүүл энхийг хүсье. За тэгээд мэдээж хүүхэд насны минь нандин дурсамж, гинэн мөрөөдөл, гэгэн ертөнцийг хамтдаа бүтээлсэн 10 ангийн хайртай хамт олондоо болон нийт төгсөгчөдөө ойн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Амьдралынхаа хуудсанд дурсамж нэмэн үчиг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Жаргал зовлонд үргэлж хамтдаа байдаг жаягтай пионинуудаа хайртай шүү. Сайн байцгаана уу? 10 вегийн тэгш жаргал байна. Австрали улсаас мэдчилж байна. Нийт 2006 онд төгссөн бүх төгсөгчдөө багш нартаа баярын мэнд төргий. Сайхан баярлаарай. 2006 оны төгсөлт 10 ангийн төгөө байна. Хүзээ байна. Нийт төгсөгчдөө болон ангийн багш сохт хэрэгтэй. Ойн баярын мэнд төргийа. Та бүхэн минь энэхүү өдрийг дусалж дүүрэн сайхан өнгөрүүлээрэй. За бүгдэнд нь баярын мэнд төргийа. Эдгээр тэв дэлхийн цаана байгаа ч гэсэн ингээл уулзсан юм шиг гоё мэдрэмжийг өгч чадсан байх гэж бодож байна. Улаан улсдаа нэгэн үеийнхаа төгсөлтийнхний бахархлан болон нэртэй төртэй хөдөлмөрлөж зүтгэж байгаа бүх эрхмүүдтэй бүгдээрээ дахин хамгийн чангаар алга ташия. Мэдээж бүх хүмүүсээр энэ тахинд байгаа хүн болгон бие биенээрээ
бахархаж байгаа бахархлын үдшин байна үргэлжилсээр. Харин одоо бүгд хамтдаа баггүй хугацаанд суусан юм чинь суудлаасаа босъё. Та бүхэнд иш хүчийг түгээхээр өргөдөө ирсэн эрхэм уран бүтээлчээр зарлж байгаадаа баяртай. Дуучин Агима. Жилийн баярын мэндийг хүргэе. Үеийн өргөн жилтгүүд даашраад ирэх хамгийн сайн хүмүүст хүсье. Өчигдөр сайхан өнгөрүүлээрэй. Линай. Hey, 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 баяраа. Заахыг хүмүүс дүүнээ баярын мэндийг хүргэе. Хөрөлдөр навч чадаагүй мэдчихээ шүү. Мэдчихэж байгаа шүү. Баяраа, баяраа. Hey. Тэгээд дүүдэ хайртай шүү. Цааш таажих нь бас ажилт нь өндөр амжилтыг хүсье. Тэгээ 20 жилийн баяраа сайхан тэмдэглээрэй гэдэг. Бонусаар дахин нэгэн дуугаар нийлгээд шүлж байгаа шүү. Хин нэгний хайр.
зүгээр дахил тийм сүүлийн удаа хамт дуулъя тэхөө. Бүгд хамт дуулъя шүү одоо. Манай Баланзараар тэгээс дугаартай өнөөдрийн 20 жилийн уулзалтанд оролцож байгаа сурагч төгсөгч та 20 жилийн уулзалтынхаа хамгийн эхний ацсан болсон баяр хүргэе. Ихний ацсан тодорсон учраас ацснаас тодорхойдог ацчилсан зарчим байдаг. Тэгэхээр хамгийн ихний ацсныг хоёр дахь ацсныг бид тодорхойлж өгөөч гэж хүсэж байна. За ингээд 88 тэг 3 тэг 4 72 Эрдэн чулуун таныг өрж байна баяр хүргэе. Баярлалаа. Ацсныг тодорхойлж өгсөн байна баярлалаа. Тааштай ирсэн яг энэ тайлбар дээр мэдэрсэн Азийн шагналыг эзэн болсон энэ мэдрэмжийг өргөж ханаад яваа гэснээс танд хүсье. За танд баяр хүргэе. Манай Азийн шагналыг надад өгөөрэй. Супер Азийн яг зэрэг өчигдөр тодорхойлох гэж байна. Хэрвээ та 20 Азийн нэг нь бол чадаагүй бол танд дахин нэг боломж гарч ирлээ. За ингээд Супер Азийн шагналыг Азийг тодорхойлж өгнө би 10-ын дайнгийн сурагч мөнхт орч таныг хайцнаа өрье. Мөн Супер Азийн шагналыг бас юу байх бол гэж Таны ангийн найз нөхөд болон таны нэг үеийн төгсөлтийг огтлон хүлээж аваад Супер Азийн шагналыг бид танилцуулж өгөөч. За би нийт төгсөгч дундаас 2021 онд Аранга аймгийн Хотон суманд 60 цагаан гээд жуучны бааз үүсгэн байгуулсан. За халуун орчинд жуучны бааз байгаа. За тэр баазда Азтангаа 1 сая төгрөгөнд гэр бүлээр нь үнэгүй амрах эрхийн бичиг өгч байна. Манайхад үйл ажиллагаа жигдэрсэн одоо ажил эхэлсэн байгаа. За тэгэхээр Азтайгаа тодруулъя. За Азтайгаа одоо цанг дүүрээс суулгаж яа. Тэгэхгүй би өөрөө авчвал агийнхаа бүтгийг авчвал бүх асуудал. Би өөрөө авчвал тэрийг мэдчихэж байгаа юм шиг.
Энэ яахын аргагүй супер хацны эзний дугаар юм шиг байна. Энэ дугаарыг үрд хадгалж яваарай гэж танд захиад 85 49 дугаартай таныг асууж байна. Зэгэрдсэн хорооны минхээ үсгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо тахан сэмэрсэн дөрөв хоцосмэн таны хакурдтэйгээ аргагүй лүлтлээ сүүчин дурсамч хичээлийн дараа ангара жахан дүнсиж сүдэрт хаврын өдрөөр айсхан дунда бид нөлмөстэй нар туссан гэрэлт самбарамэ ёсон сарынын тэгэн мөнхөрдөө намайг сургасан багш нар минь юродын харцтайгаа үнсэт хоцорлоо сүлжин дурсан хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансан дундаа бид нөлмөстэй анхны хайрын гэгэн захтал эмээ догтлох үнэнтэйгэн сэтгэл үлдээлээ ангийн саруул танхимасан ангийнхаа найз нартайгаа гармааргүй л байх юм сүлжин дурсамж хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр айсан дундаа бид нөлмөстэй